ийм байвал зүгээр нэг гэхгүй. За хай манайхаа өнөөдөр хэдэлээ. Ямар видео үзэж байгаа гэхээр бүгдээрээ YouTube дээр 10,000 болсон байна. Yes. За тэгээд 10,000 өмнөх бичлэгийн төгсгөл дээр 10,000 subscribe хүрвэл special видео хийнэ гэж би та нарт хэлжсэн шүү дээ. Тэгээд яг тэрийг хийх гэж байна. Юу хийх вэ гэхээр өнөөдөр хэдүүлээ. Тест видео хий гэж бодлоо. Тэгээд тэрний юу вэ гэхээр мэдээж баяр тавдлуудыг торт идэж тэмдэглэдэг учраас би болсон байхгүй. Нэг бүтэн торт идчихснаас ерөнхийдөө өөр зүсэн өөрөөр амттай тортууд идсэн нь зүгээр юм байна гэж бодоод би 3 газраас торт авсан байгаа заяа. За, эхнийх нь болохоор хэрвээ та нар мэддэг бол Милая гээд Орос сүлжээ юм дэлгүүр өгдөг. Тэднийхээс ийм торт авсан. Зя. Ингүүл харагдаж байна уу та нарт? За хоёр дахь нь болохоор энэ Mom Bakery хаа. Тийм байна. Mom Bakery-ийн тирамису торт байгаа. Ингээд тавьчих юм уу? За 3 дахь авсан газар нь болохоорээ. Бид бүгдийн сайн мэдэх жүр үрийн Red Velvet-ийг авсан байгаа. Тэгээд ер нь жүр үр яаж ч удсан хамаагүй их сонголттой байсан учраас жүр үрээс бас нэлээд хэдэн бүтээгдэхүүн авчихсан байгаа. Манай энэ түлээжүр байдгүй байхгүй юу? Та нарт харагдаж байна уу? Ингээд тавьчвал зүгээр юм уу? За, хоёр дахь нь болохоор cheesecake-тэй кекс байгаа. За хамгийн сүүлийнх нь болохоор би жүр үрийн ийм ловонта кексэнд бүр амар дуртай ахгүй. Тэгээд нэгэн тал орж байгаа юм чинь өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг авах ёстой. Чин баяр тэмдэглэж байгаа хүн байна. Оо яна. Байна да тийм ээ. Зя. Өнөөдөр бүгдээрээ бас зүгээр торт идэхгүй би ингээд 10,000 subscriberтай болсон special видеого хийх гэсэн юм аа гэд Instagram дээр story оруулаад асуулт авсан байгаа. Тэгээд тэрүүнд бүгдээрээ хариулаад тортоо идээд амсаад оноо өгөөд тэгээ явах юм байгаамаа. За, юу яач? Асуултаа гаргачих. Гэтэ нөгөө нилээ оройтож нөгөө стори оруулсан болохоор нэх их асуулт ирээгүй. Гэхдээ яг ирсэн асуултуудад нь хариулаад явна. За, юу ч гэсэн бичлэгтээ эхлэхээс өмнө намайг өөрийгөө танилцуулчих. Намайг Аялгуу гэдэг. Би 25 настай. Хүрээ мэдээлэл технологийн дээд сургуулийг төгссөн. Одоогоор ажил хийдэг гэдэг. Тирамисугийн намс чи идүүлээ. Тэхүү. Хубэ. Нэг жүр үрийн хамгийн хөөрхөн юу нь яг нөгөө нэг эндээ юм жижигхэн юутай болцсон, сэрэтэй болцсон нь амар хөөрхөн санагдаад байгаа. За Mom Bakery гэх. Тэжгүй. За тэгээ хамгийн эхний асуулт нь болохоор хүрээ сургуульд ямар мэргэжлэр сурсан бэ? Одоо мэргэжлэр ажиллаж байгаа юу гэсэн асуулт байсан. Тэгээд их сургуульдаа болохоор англи орчуулагч мэргэжлэр төгссөн мэргэжлэрээ одоо л ажилдаггүй. Ажиллах ер нь бодолж байхгүй. За.
хамгийн анх контент бүтээхэд хамгийн хэцүү байсан зүйл гинэ. Би яг YouTube гэх юм бол би 2020 оноос эхэлж бичлэг хийж эхэлсэн. Тэгээд зөвхөн YouTube дээр бичлэг хийдэг байсан. Яг нэг хувц unboxing хийж, Taobao unboxing хийж бичлэг хийдэг байсан. За хэцүү зүйл бол ерөнхийдөө байгаагүй. Ягаад тэгэхээр өөрөө амар дуртай байсан болохоор бичлэг хийх сонирхолтой байсан. Тэгээд баг ингээл уцаараа бичлэг хийдэг болоод тэгэл өөртөө мик аваад гэл ингээл баг ингээл дээшлэл өөрийгөө улам сайжруулаад байсан болохоор нэг хэцүү зүйл байгаагүй. Тэгээ одоо болохоор камертай тэгснэ бичлэг эдит хийх iPad-тай болцсон байгаа болохоор надад бол одоо бичлэг хийхэд ямар ч асуудалгүй байдаг гэж би боддгоо. За энэ тирамисуд болохоор би 10-аас 7 оноо өглөө. Яг хөө тирамисугийн амт бол байна. Гэхдээ нэх гоё бол биш байна. Дараачихаа асуулт болон торт руу орцгоё. За юу журүүрийн red velvet-ийг бүгдээрээ амсч идэх үү? Red velvet юу яагаад юм гоё гэдэг вэ наа? Гэрээ. Нөхөртөөгөө яаж танилцсан бэ гэж байна. Анх Эркатай болохоор манай дүүгийн төрсөн өдөр болоод тэгээд төрсөн өдрөөр нь хоёр ах нь ирнэ гээд тэгээд бид дөрөв хамт төрсөн өдрийн тэмдэглэлд танилцчихсан. Тэгээ манай дүүд ийм ах байдгийн байна гэж мэдээд. Тэгээд хайрын түүх мөх сонсомоор байвал бас комент хэсэгт бичээрэй. Би цаадгаж ин гуйж агаад нэг бичлэгэндээ оруулах болноо. Энэ Милаягийн торт руу орчих. Энэ торт ерөнхийдөө харагдах байдал нь тэр ер нь бол нэлээд царай муутай харагдаж байна. Милаягийн нөгөө нэг Марс гэдэг торт нь л гоё. Наарч юм бохоо. Нөгөө нэг байдаг л нэг цагаан кекстэй торчиг амтагдаж байна. Анууд энэнд 10-аас 5 оноо өгнө. Та нар ч гэсэн комент дээр аль одоо бекерийн торт хамгийн амттай байдаг талаараа комент хийгээрэй заяа. Парк орчихсон байна. Их ч хөштэй парк орцоо. Найзтайгаа ороод тэр цамхаг гэдэг тоглоом бүр амар гоё хөөрхөн шин тоглоом нэгтсэн байл ч те. Бүр ер нь бол тэр амар таалагдсан. Нүрийнхаа юмнуудыг дандаа бартер хийж авдаг байх те гэдгсэн байсан. Тэгээд ерөөдөө бэлгэн дээрх бүтээгдэхүүнүүд байна. Бэлгэн дээрх тохиолдлууд байна. Гэтэ яг өөрийнхөө хүсэж байгаа бүтээгдэхүүнийг өөрөө худалдаж авдаг ихэвчлэн. Хамгийн сүүлд нөгөө нэг бичлэгэн дээр өнөөдөр худалдаж авсан гэд харуулсан штеп. Тэр бүх бүтээгдэхүүнээ тэр байгууллага надад хизээ бэлэг өгөх бол гэд хүлээгээд суухгүй. Тэндээс ямар бэлэг надад ирэх болоо гэд нүрээ арчлахгүй суухгүй. Тэм учраас бэлэг ирээд тэр бүтээгдэхүүнийг туршиж үзэх тохиолдол зөндөө байна. Гэхдээ яг өөрийнхөө дуртай бүтээгдэхүүнүүдийг өөрөө худалдаж авдаг. Тэгээ хейт эдгээр эренгүүд та ер нь хүн дээр тусгаж авдаггүй, хөнгөнөөр тусгаж авдаггүй гинэ. За хамгийн анх болохоор миний амар хэцүү байдаг байсан. Бүр ингэ тэлдэрдэг байсан байхгүй би. Тэгээ одоо болохоор ер нь бол хэцүүгийн үед бол хэцүү. Яагаад тэгэхээр намайг огт танихгүй хүн, намайг амныхон зоргоор ярих надад бол тийм сайхан санагддггүй. Тэгээд одоо бол нэг тоодгүй ч гэсэн намайг хэрвээ танихчгүй ээжээж ингээд муугаар хэлэх юм бол би тэр хүнийг комментээр шууд устгаад бүх
платформ дээр блог гэдгээ. Альч одоо сошиал юун дээр бичсэн шууд блог гэдгээ. Тэгэхээр бусад хүмүүс шиг би огт тоодоггүй гэж бол хэлж чадахгүй. Надад бол хүн дээр тусдаг. Тэглээгээд өмнөшгөө бүр амар гомдож момдохоо бол болцсон. Шууд сайхан комментиг нь устгаал хаягийг нь блог хийгээл тэгэл болоо. Энийг амсаа. Энэ чиз крем нь ямар сонио амттай юм бэ? Өдөр нь болохоор тоорчтэй, энэ болохоор кекс тахгүй юу. Тэгэхээр гурил нэг тэгээ нөгөө нэг чиз кремтэйгээ холилдоод тэрнийх амар нялуун бол биш. Тэгээ жоохон аргуу тийм байна. Энэнд 10-аас 8 оноо өгнө. За YouTube дээр бас коммент ирсэн байсан. Тэдрийг харъя. Мундаг шүү ихчээ гэх нэ. Баярлалаа. Хэдэн настай вэ? Яна эмэгтэй хүний нас асууж болохгүй штэ. Гэхдээ асуулаа гэдэг нэ. Энэ жилийн 4 сарын 22-нд би 25 нас хүрсэн байгаа. 2000 оных. Жирэмсэн үедээ чөлөө авсан уу? Би өөрөө жирэмсэн юм аа. Намар аваад буцаад сурахаар одоо болж байгаа. Тэгээд хүүхэд жоохондоо байгаа нь өстөө яах ч олдгүй гэдэг юм асуулт ирсэн байсан. За миний хувьд болохоор би 2022 оны 10 сард жирэмсэн болоод 2023 оны 5 сард төрсөн. Тэгээд эхний яг жирэмсэн болсон уйлралдаа угаасаа би чөлөө авсан байсан байхгүй юу? Ажил хийх зорилгоор тэгээд ажил хийж явж байгаад өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдээд тэр уйлралаа угаасаа чөлөө авсан учраас яахч боломжгүй. Тэгээд хаврын уйлралдаа би буцаж сурсан. Жирэмсэн ирнэ. Яг хаврын уйлрал дуусаад шалгалт бүх юм дуусаад 2 хоногийн дараа би төрсөн байдгийг. Тийм. Тэгээд зуны 3 сар төрж өөд хүүхдээ харж гэртээ байжгаад манай хүү 3 сартай байхад би амар хичээлдээ орж исэн. За ерөнхийдөө надад бол тэгж чөлөө авч хүүхдээ харж суугаагүйдээ би ер нь бол баярлдаг. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн яг төрснөөхөө дараа нэг чөлөө авчих юм бол тэгээ баг сургуулаа төгсөхгүй байх магадлал айгүй өндөр байдаг болохоор тэгээ яалтчгүй хүүхдээ 3 сартай байхад нь би ерөөсөө чөлөө авахгүйгээр сургуулаа яваад тэгээ төгссөн. Одоо болохоор би яг нөгөө жирэмсэн болсон байсан үеийнхаа намрын семестрийг энэ намар сураад тэгээ би яг төгсөж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол яг шийдвэрийг чи өөрөө гаргана. Эргэн тойрныхон бол ерөнхийдөө хүүхдээ хараа ингээ тгээ гэж хэлнэ. Гэхдээ яг чиний ирээдүйд сургууль сурсан байх нь хэр чухал вэ гэснээр амар чухал. Эмэгтэй хүн хэдий төрсөн ч гэсэн хизээч өөрийгөө хайж болохгүй. Хизээч өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй. Тийм учраас ямар ч шийдвэр гаргасан эхлээд нь өөрийгөө. Энэ бол тийм амар хувиа хичээсэн шийдвэр бол биш. Дараа нь ингээ харахад би тэр үед тийм шийдвэр гаргасан учраас одоо зэрэгтэй байгаа юм байна гэсэн ер нь бол надад бол тийм санагддаг. Яа тэгэхээр би тэр үед чөлөө аваагүй учраас би энэ хавар төгсөж чадсан. Тэ би тэр үед чөлөө аваагүй учраас би одоо ингээд өөр ингэсэн ажилтай эрхагаас 100% ингээ ямар ч санхүүгийн хамааралгүйгээр ингээд амьдрч чаддаг. Тийм болохоор ер нь бол өөрийнхөө гаргасан тэр үед ингээ хүмүүс амар хувиа хичээсэн хүн байна да гэсэн чи гэж бодож л хэлсэн баг. Гэхдээ
би тэр үед хувиа хичээгээгүй бол одоо ер нь бол өөрийнхөө байгаа байдалд байж чадахгүй байх байсан байх гэж би боддог. Тийм. Тэгэхээр миний зүгээс гэх юм бол үргэлж өөртөө тааламжтай, өөртөө яг одоо юу мэрэгтэй. Хоёр талд би хана шүү дээ. За ерөнхийдөө миний тортонд цагаан бодолкоор хүрчлээ. Цэвэрлжээд ирээ за. Салчаад ирлээ. Мик орхичиж. За хамгийн сүүлд болохоор миний хамгийн дуртай луунтай кекс байгаа. Тэгээ би нэг сая идсэн. Тэгээд тэнд мик орхицсан чинь ингээд цууратаад юу яцсан байна. Тэгээ та нарт дахиад танилцуулчих. За яагаад би луунтай кексэнд амар дуртай вэ гэхээр би төрчөөд төсний дараах ээж нэрийн хүүхдтэй хамт твтдэг сувлал байдаг аахгүй юу. Тэгээ тэр сувлал твтгэхэд тэр сувлалаас яг өөрсдийнх нь хийдэг амар гоё луунтай кекс гаргадаг. Тэгээ би бүр тэр хүнд амар дуртай байсан байхгүй юу. Бүр амар гоё хийдэг. Тэгээ дараа нь яг жүр үрийн луунтай кексийг амссан чинь яг тэр хамтыг ингээд гүцгүй байсан ч гэсэн ер нь төхгүй байсан. Тийм болохоор би луунтай кексэнд бүр амар дуртай. Чихэрлэг хамттай юм идмээр санагдаад ах үедээ луунтай кекс идчихдэг. Тэр дотроо хуршигтай. Би луунтай кексээс хэдэг л бол хэдэг идэж чадна. Тэгээ энэ үндэ би 10-аас 10 оноо өгнө. За хамгийн сүүлийнх нь асуулт гэх юм бол та ямар ажил хийдэг вэ гэдгсэн байсан. Би одоогоор болохоор Cosmix гээд Солонгос гоо сайхны брэнд оруулж ирдэг. 40 гаруй нэр төрлийн брэнд оруулж ирдэг дэлгүүрт content creator ажил хийдэг. Бүтэн цагийн жиж хагас цагийн 7 хоногт 4 удаа очдог байхгүй юу? 12-оос 6 хүртэл ажилтгаа. Тэгээд тэрнийхээ хажуугаар Instagram дээрээ мөн байгууллагуудтай хамтраад рил хийж өгдөг. Нэг рилээ бол ингээд өөрийнхөө хэмжээнд үнэлээд тэрнгээрээ байгууллагуудтай хамтарч бартер болон мөнгөөр рил хийж өгдөг. За одоогоор бол иймэрхүү ажил хийдэг. Ирээдүйд болохоор би өөрийн гэсэн бизнестэй болох төлөвлөгөөтэй байдаг. Миний мөрөөдөлт бол жижигхэн өөрийн гэсэн бизнестэй болчвол гоё юм уу гэж би боддог. Та нар мэдж байгаа бол би Instagram дээрээ Tabu болон Pinduoduo-оос захиалга хийж сурах сургалт бас явуулдаг. За ерөнхийдөө нэг иймэрхүү ажил хийдэг эмэгтэй байна. Тэгээд 25 оноос хойш ер нь Instagram, Facebook, TikTok, YouTube гэд бүгдээр ингээд зэрэг хөгжүүлээд явах төлөвлөгөөтэйгээр эхэлсэн. Тэгээд 2025 оны 8 сар болох гэж байхад ингээд YouTube маань 10,000 subscriber хүрсэнд би бүр маш их баяртай байна. Тэгээд миний бичлэг болгоны доор намайг дэмжиж, надад урмын үг хэлж, дараагийн маань бичлэгийг хийх урам зориг одоо өгдөх хүмүүс маань бол та нар маань. Та нар минь байгаагүй байсан бол би ингээд өнөөдөр 10,000 subscriber болсон гэж тэрийгэ тэмдэглээд ингээ өөртөө торт авч идээд сууж авахгүй байх байсан. Ер нь бол хүн гэдэг чинь урмын амтан урмаар тэжээгдэж учраас хүнд ер нь сайхан үг хэлгэл юм бол тэр хүн улам цэцэглээд тэр хүн улам гоё болоод ингээ та нарт бас улам гоё зүйлийг үзүүлэх учраас ингээ бас алдаа дутагдал байж болно штэ. Тийм үстэй. Хүн болгон төв төгс байна гэж байхгүй. Тэгээд тэр нэг жижигхэн алдаа дутагдлыг ингээ хаягчих юм бол ер нь бол хүнээс хайгаад ах байхгүй. Тэгэхээр хүний хүн чигээр нь хайрлаад биендээ урам өгөөд цаашдаа илүү олон гоё бичлэгээр хамт байцгаая. Тэгээд намайг дэмждэг бүх хүмүүстээ би маш их хайртай. Тэгээд гадуур таарад таны YouTube-ыг үздэг шүү. Гоё бичлэг хийдэг шүү гэж хэлдэг бүх хүмүүст би бүр маш их баярлалдаг. Тэгээд угаасаа анханасаа Instagram дээр рил хийхээс өмнө л би YouTube дээр бичлэг хийдэг л байсан. Яг л би YouTube дээр бичлэг хийх үнэхээр дуртай учраас ингээ YouTube дээрээ бичлэг хийдэг л байсан. Тэгээд одоо ингээд YouTube маань ч гэсэн надад ингээд маш гоё нээлттэй болж өгөөд намайг бас тодорхой хэмжээний маш олон хүн үзэж гин. Энүүд би бас маш их баярлж байгаа. Тэгээд удахгүй
илүү олон хүмүүс намайг үздэг болоосэй гэж би бас хүсэж байна. Амар шуналтай гэдэгхгүй. За тэгээд өнөөдөр та нартайгаа ингээд танилцсандаа баяртай байна. Та нар ч гэсэн доор надтай танилцаад амаг тэр гэдгээ би тэдэн настай таныг үздэг шүү гэд комментжүүл би бас баярлна. Яа тэгэхээр энэ зүйл чинь бидний холбоо ахгүй юу? Та миний бичлэгийг үзээд миний бичлэгийн доор коммент бичнэ гэдэг чинь бит хоёр холбоотой болж байна гэсэн үг. Тийм учраас заавал коммент хийгээрэй. Заавал бичлэгийн дээр лайк дараарай. Заавал миний сувгийг subscribe хийгээрэй. Тэгээд өнөөдөр маань бичлэг юм байла. Та нарын хувьд хамгийн гоё амттай торт ямар торт гэдэг вэ? Ямар төрлийн торт дуртай вэ? Ерөнхийдөө би бол биш дээ. Red Velvet бас дуртай. Гэхдээ миний хамгийн дуртай торт гэх юм бол Милаягийн Mars гэх торт гэдэг аахгүй юу? Маш гоё. За тэгээд төлөжүүрийн тортуудаас гэх юм бол cheesecake гэн л гоё. Хадад тэдний төлөжүүрийн торт нэг тийм сонин байдаг юм а. Та нарт ямар санагддгүү бас бичээрэй заа ёо. За тэгээд миний Instagram хуудсыг дагаарай. Тийм байна. Тэгээ яалтчгүй нөгөө торт гэдэг чинь айгүй нялон амар нялон ингээл нэг халбагдахад л болгож байгаа хгүй. Орой сайхан эркада үгүй, хүүдээ үгүй. Тийм ээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.